нэгнээс гаднаас хаа нэгтгээс бити хай. Танд байна. Таны дотоод сэтгэлийг чинь би эдгэрүүлж өгөх гээд байна. Хамгийн том шийдвэр нь таны сэтгэлд байна. Би тэрийг чинь засаад өгье. Тийм учраас би бол зүгээр нэг пастора миний төлөө залбирчаарай. Тэнгүүд би энэ асуудал шийдэгчих юм байна гэж боддог бодол чинь биш. Таны хийж байгаа үйлдэл чинь биш. Харин эзэнд чин сэтгэлээс хандж ийн үгүй юу гэдгээс чинь таны сэтгэл зүйн эрүүл мэнд чинь амжилттай байх уугүй юу? Амар тайвныг жинкнээсээ мэдрэх уугүй юу гэдэг чинь шалтгаалж байгаа. Харин муугийн чинь төлөө би өөр юм мэлмэгээ та нарын төлөө эсэргүүцэж чинь шүү гэж хэлсэн. Хизээч эзэн биднийг сайн юм хийж яхад буруутгахгүй. Харин бидэртэй улам илүү хамт байж биднийг илүү ивэж бидний намшин бусдыг ивэнэ гэж хэлж байгаа. За тэгээд эзэн дуусгаад хэлсэн байна. 9-р бүлийн 13 дахь эшлээс. Эзэн тунхаглаж байна. Харагтун газар хагалагч нь хураагч хүнд, усан үзмийн худалдаачин үр таригч хүнд ойртох үед уулс амтд далсыг туслуулж бүх толгод алга болох өдрүүд ирж байна. Юу гэж хэлж байна? Газар хагалагч нь хураагчтайгаа усан үзмийн худалдаач нь тэг үр таригчтайгаа хоорондоо ойртох үед тэд амтд далсыг туслуулан амтд далсыг уунаа гэж хэлж байгаа. Бурхан энэ шудраг байдлыг бий болго. Бие биентэйгээ зөв шударгаар ханд, хайлц. Тэрний чин үр дүнд сайхан үр дүн гарна шүү гэж хэлээд байгаа байхгүй юу? Бүх толгод алга болох өдрүүд ирж байна. Би бас миний ард түмэн болох Израилийн олзлогчдоос буцаан авчирч тэд нуранг хотуудыг дахин босгон амьдрах болно. За юу гэж хэлж байна? Би өөрийн ард түмнийг буюу Израилийг олзлогдсон байдлаас нь гаргаж авна гэж хэлж байна шүү дээ. Чөлөөлнө. Их чөлөөтэй болгоно. Өнөөдөр бид нар олзлогдоогүй, боочлогдоогүй гэж болох юм. Гэхдээ оюун ухаанда гим нүгэлдээ боочлогдсон байж магадгүй. Тэрнээс чинь би боолчлоос чинь салгаж өгөөд нураасан хотуудыг чинь би сэргээж өгье. Тэд бас усан үзмийн төгөл тарьж, дарсыг нуун, цэцэрлэгүүдийг байгуулж, жимсийг нэдэх болно. 15 дахь ишлэл хамгийн сүүлчийн ишлэл. Би бас тэднийг өөрсдийнх нь газар дээр тарина. Миний тэдэнд өгсөн газраас тэд дахин үндсээрээ таслагдахгүй гэж чиний бурхан эзэн айлдж байна гэж хэлсэн. Гэтэл эзэн биднийг өөрлөгөө дуудаж байна. Бид энэ талаар удахгүй хичээл бэлдэн та нарт цоврал хичээлийг танилцуулна. Яаж юустын дотоод сэтгэлд байгаа асуудлуудыг шийдэж болох вэ гэдэг маш тод томроо та нарт танилцуулж байна. Тийм учраас хамтдаа өөрсдөөсөө хилцгээе, өөрчлөлтөг. Эзэнтэй ойртцгаая. Эзэнтэй хамт алхацгаая. Тэгээд энэ ишлэлийг бити мартаарай. Амос 3-ын 3. Хоёр хүн тохиролцохгүйгээр. Юу лээ? Хамтдаа алхаж чадах уу? Яг үүнтэй адилхан та энэ 7 хоног ч гэсэн, эх 7 хоног ч гэсэн. Би эзэнтэй тохиролцож чадж гин үү? Би эзнийг ойлгосон уу? Би эзэнтэй хамт алхаж гин үү? Миний хийж байгаа үйлдэл, бусдад гаргасан зан авир, миний бодож байгаа бодол эзний хүсэлтэд нийцэж чадж гин үү? Гэди та бүхэн асуугаасаа гэж босч. Цөмөр эзэн танд зэдрэн гоцгоё. Тэгээд энэ цагийг та нар маш чухалчлан эзэн зориулаач. Эзэндээ бид хэрэгцээд байгаа үгээ хэлээч. Бид дотоод тамираа хүчрхжүүлмээр. Бид маш өнгөцгөн амьдралаа амьдарч байгааг та бидэнд ойлгуулсанд баярлалаа. Бусад хүн намайг юу гэж бодож байгаа бол бусад хүн намайг хүлээж авах болов?
Би бусад хүн таалагдж байгаа болов уу гэсэн юм өнгөцхөн амьдралаар амьдрахгүй байх туслаач. Харин оронд нь би зөвийг хийж гинэ. Би зөвийг хүсэж байна уу? Миний амьдрал утга учир олж чадсан байна уу гэдгийг асууж. Одоо байгаа байдалтай нөхцөл байдалтай тань талархлыг өргөж сэтгэл хангалуун байж сурахад туслаач. Эзэн минь яг үнэндээ бидэнд дутагдсан юм юу ч халуугүй шүү дээ. Гэвч бидний сэтгэл маш онгорхоо хоосон. Бид ирж хайсаар байна. Таныг өгчөөд байгаа зүйлсийг олж харж чадахгүйгээр, таны үзүүлээд байгаа сануулгыг бид харахгүйгээр харуулаач, мэдүүлээч, өгөөч гэд яваад байгаа нь үнэхээр харамсалтай байна. Өнөөдөр Амос номоор дамжуулан та биднийг их зүйлсээр ивээсэн гэдгээ харуулсан байлаа. Бидэнд байгаа бүхэн танаас ирсэн. Та биднийг хооллож ундаалж бидэнд ам амьсгалыг өгдөг юм байна эзэн. Тийм учраас бидэнд айд санаа зовх зүйлс байхгүй гэдгийг ойлгож өгч. Хоёрд нь бидний хажууд байгаа хүмүүс бол бидний дайсан биш, тэмцэгч биш, өсөлдөгчд биш, харин танаас өгсөн хайрлж халамжлах үүргээ өгсөн дотны гэр бүл гэдгийг ойлгож. Бусадтай зөвшөлдсөж, ойлголцож, бусадтай шудраг хандах юм бол бидний амьдралд амжилт гарна гэхээс хизээч хохирол ирэхгүй гэдгийг бидэнд бат гүн ойлгуулж өгч. Танд итгэж, таны зарчим тушаалын дагуу амьдрахад туслаарай. Бидний өдөрдөж эзэн бидэнтэй хамт байгаа. Танда бүхнийг даатгана. Залбирanгуйч. Эх 7 хоногийн турш бидэнд хамт алхаач. Таны үгийг сонсоод тантай тохиролцсон хамтдаа алхахад туслаач. Бидний өдөрдөж. Энэ бүгдийг таны хүү ариу Есүс Христийн нэрээр залбирanгуйч. Амен. Та бүхнийг босоо гөрж байна. Та бидэндээ харилцахыг хүсдэг таньдаа бид талархаж байна. Хинч байсан, юу ч хийдэг байсан. Биднийг үнэлдэг цорын ганц зөв үнэлэгч нь бол та юм байна эзэн. Танаас айж имээхгүй. Таны бидэнд юу өгсөн бэ гэдгийг ойлгон, тань руу улам илүү ойртох, танд хайртай болох. Танаас бүр зууран авч хизээч танаас холдохгүй байх.
Ийм хүслийг бидний сэтгэлд та дөрвөж өгөөч. Та бол бидний айх эзэн биш юм байна. Та хязгаарч биднийг айлгаж хүнд хэцүү байдалд оруулдаггүй. Харин бидэнд яг таарсан хэмжээгээр нь хийсэн үүдлийг минь ойлгуулахын тулд, бидэнд ухааруулахын тулд зовлон бэрхшээлийг бидэнд зөвшөөрдөгт танд маяг шиг баярлалаа. Энэ болгоноос ухамсарыг авч заавал ч зовлон бэрхшээл идэлгүйгээр өөрөхгүйгээр ухаарлыг авч явахад тас туслаач. Бидний амьдралыг өөрчилж өгөөрэй. Бидний өдөр дараа энэ бүхнийг таны хүү ариу Есүсэнд эзэлэн гооч.